Энэ удаагийн ивент итгэгчээр 1xBet хамтран ажиллаж байна. Та e-спорт эсвэл спорт үзэх дуртай бол найз нөхдөөрөө багахан бооцоо тавин маш сонирхолтой маягаар үзэх боломжтой боллоо. Та анхны бүртгэлээрээ Номоза гэсэн промо кодыг ашиглаж доорх линкээр бүртгүүлээд 100% депозитоо үнэгүй аваад найз нөхдөөрөө цагийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой боллоо. Сайн байцгаана уу? Номоза Сколкрам давтай морил өнөөдөр би 1970-ад оны дундуур буюу одоогийн Самара хотод маш олон хүүхдүүд хүчирхийлэлд өртөжсэн талаар би та бүхэндээ ярихаар бэлдсэн байгаа. За уг хэргийг шизофрен өвчтэй 18 настай иргэн Владимир Усов гэх этгээд үйлс нь бол тодорхой болсон. За тэрээр өөрийгөө хүлээн зөвшөөрөхдөө өөрийгөө бусдад онцгой байдлаар бусдад батлахын тулд би энэхүү хэрэгүүдийг хийжсэн. За өөрийгөө бие хамгаалах чадваргүй жоох хүүхдүүдийг би голдуу алж исэн. Тэр маань надад илүү өөртөө итгэх итгэлийг болон бусдад өөрийгөө батлах боломжийг надад олгож исэн гэсэн иймэрхүү хариулт хэлсэн байна. За энэ хүү хэрэг яаж шийдэгдсэн? Яагаад ийм хэрэг болох болсон шалтгаан болон энэ хүн яагаад шоронд огт хоригдож байгаагүй талаар та бүхэндээ ярихаар бэлтлээ. Ингээд бүгдээрээ шууд хэрэгтэй орцгоё. 1974 оны зуны маш халуун өдрүүдийн нэг Толетийн хотын нэг оршин суугч за хүүгээ даавуулаад бол автобусны буудлын руу алхаж исэн. За ингээд автобусны буудлын бол маш их хөлөдлөгөн ихтэй. Минут дунд бол автобуснууд бол тасралтгүй араараас ирж исэн. За ингээд тэр ганцхан минутын турш ингээ анхаарал сарниулахад бол хүүн бол ор сурахгүй алга болчихсон. За ээжтэйгээ нийлээд ээж эмээ хоёр нь бол түүнийг бол хайхаар ингээд ийшээ тийшээ дуудаад хүүг бол яаж ч бол хайгаад болоогүй. За ингээд тэд нар бол даруй маш хурдан цаг алгүй цагдаад бол хандж чадсан. Гэвч хүүхдийн цогцыг бол тухайн автобусны буудлаас 60 метрийн зайд шигүү нэг бутнаас олсон. За талигач хүүгийн ээж нь бол хараад шууд бол ухаан алдаж унсан. За хүүхэд ямар байдалд дэвчсэн бэ гэхээр өвсөн дунд толгой хүзүүдээр нь ингээд маш олон тооны хөхөрлөлттэй тэгээ дээрээс нь джинсэн өмд нь ингээд доошоо өвдөх хүртлээр шувтарчихсан байдалд харуулсан. За эхлээд бол хууль сахиулагчид бол хүүг бие цахтай бүдэрч унаад за ингээд толгоо газар мөргөөд нас орсон байна гэдэг нь туршлагагүй криминолагчид бол нотолсон. Гэвч үүний дараа цогцыг мороо руу авч явхад хохирогчийг боомлж алсан болох нь тогтоогдсон байдаг. Эхэндээ хүүгийн ээжийг сэжилжсэн ч гэсэн мөрдөн байцаагч нар энэхүү хувилбарыг бол нин дараа үгүйсгэсэн. За хожим нь энэ хэрэгтэй гэр бүлээ орхиод хүүхдийн тэтгэлгийг төлөөгөө 1 жил болсон хүүхдийн аавыг бол тухайн үедээ сэжиглэж исэн. Гэсэн хэдий ч гэсэн түүний шинэ эхнэр болон хүүгийн ээж нь түүний алибыг баталсан. За би та бүхэндээ алиби гэдэг утгыг дахиад нэг тайлбарлаад өгье. Миний өмнөх бичлэгийг бас үзээгүй хүмүүс бас байж магадгүй. Алиби гэдэг нь болохоор зэрэг тухайн гэмт хэргийг хэрэгтнэр татсан эсвэл сэжигтнэр татсан хүнийг гин буруугүй гэсэн нотлоо гаргаж ирэх хэлдэг. За тухайн үед тэр хүн өөр газар байсан гэсэн нотлох баримтууд тэг хэлж байгаа. За цааш нь энэ хэргийн бол гол мөрдөн байцаагч нь тэр хавьда байнга суудаг нэг хідэн согтон хүмүүстэй ярилцахаар шийдээд за тэднээс нэг хид хэдэн мэдээлэл олж авсан нь болохоор зэрэг за энд нэг хэсэг бүлэг одоо залуучууд байдаг. Тэдэр нь бие биедээ нэг тийм сонин дохиод занг бол үзүүлж идэг. За жишээлбэл гараа ингэж хавсраж агаад ясалтаандаа хавчуулж агаад ингээд таазаа хөдөлгөж ингээд энэ тэндээс хөдөлгөж өөрөөсөө одоо ингээд нэг тийм сонин үйлдэл бол гудамжинд гаргадаг. За энэ хүмүүс ингээд холоос бие биенийг хараад цааш нь дахиад ингээд мэдээд амжуулдаг. Энэ хүү сонин этгээд хүмүүс бас байж магадгүй гэж цагдаа нарт мэдгдсэн байгаа. За гэсэн хэдий ч хууль сахиулах ажилтнууд энэхүү хувилбартай сайн бол тулж ерөөсөө ажиллаж чадаагүй. За энэхүү хувилбарыг боловсруулж амжаагүй учраас дараагийн хэрэг бол араасаа гарч эхэлсэн. За удахгүй хэсэг хугацааны дараа 5 настай хүүхэд алга боллоо гэсэн мэдээлэл ирэх болно. За ингээд тухайн өдөр 5 настай хүүхэд гадаа хашаандаа ингээд тоглож исэн. За ээж нь ч гэсэн гэрийн цохоор харж идэл ерөөсөө ганцхан минут 100 руугаа яваад хоолоо салгачаад буцаад ирэх хооронд бол хүүхэд алга болсон байсан. За ээж нь бол 5 минутын турш хүүгээ дуудсан боловч ерөөсөө дахиж гарч ирээгүй. За ингээд тэд нар бас л маш хурдан цагдаад мэдүүлэг өгсөн. Бяцхан хүүгийн цогцыг 2-7 хоногийн дараа олсон. За түүний хүчирхийлээд толгойг нь бол цохиж алсан байсан хүчтэй юмар. За ингээд маниак бол баттай алахын тулд дахиад хэд удаа хутгаар зоож бүр ингээд баттай алсан. За гэхдээ хамгийн цочирдмор зүйл нь юу байсан бэ гэхээр
бяцхан хүүгийн эргэтэнг нь бол огтлоод авчихсан явдал байсан. За ингээд мөрдөн байцагчид за сүүлд гарсан энэ хоёр хэрэг бол яг нэг гэмт хэрэгтэн байгаад байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн байгаа. Ингээд с ิจ гнүүдийн дунд автобусны буудлын ойр орчинд байнга байж идэг архичид бас бие рүүгээ ингээд дохио зангаа дамжуулдаг нэг сонин хачин итгэдэг хүмүүсүүдийн дунд орж ажиллахаар болдог. Эдгээр дунд насан туршаагүй хүүхдүүдийн бит халдсан хэрэгээр урд нь ял эдэлж исэн бас хүмүүс ч гэсэн энэ дунд байсан. За энэхүү хооронд нэгэн мөрдөн байцаагч Симаков гэдэг нэртэй мөрдөн байцаагч за энэхүү дохио зангаатай одоо хувилбарууд дээр бол ажиллаж ирсэн. Энэ яг ямар дохио занг үзүүлээд ямар хиллэгээр яриад байгаа юм болоо эдгээр хоорондоо ямар мэдээлэл дамжуулаад байгаа юм болоо гэдгийг мэдхийн тулд тэдгэр хүмүүстэй хамт нийлэхэр болдог. За ингээд хамт архичтай сууж юм ярина. Бас дарааг нь тэндээсээ мэдээлэл аваад дараачийнхаа одоо нэг сонин дохио зангаа үзүүлдэг хүмүүсийн дунд бас орохоор болдог. За энэ дохио зангаа үзүүлдэг хүмүүс нь ямар хүмүүс вэ гэхээр тухайн үедээ уламжлалт бос үзэл бодолтой ийм нууц нийгэмлэг гэх юм уу нууц бүлгэн байсан. За эдгээр дохионы тусламжтайгаар хамгийн анхны с ิจ гтэн болох Питер Попов хэмээх сургуулийн физикийн багшийг олох боломжтой болсон. За багш нь хичээлийнхаа үеэр тэр дундаа 2 дахь хохирогчийг хөнөөсөө өдөр ажилласаа байн гараа явж исэн. Мөрдөн байцаар нарт яг ийм гэс нотлох байранд байхгүйсэн ч гэсэн түүнийг шоронд нь хорсоор байгаадсан. За тэнд тэрээр 2 удаа амиа орлох гэж оролцсон боловч бүтлгүйтсэн. За ингээд дараа нь Попо санамсргүйгээр хэрэгээ үлээгээд хууль захиалах ажилтнуудад 2 хүүгийн амийг хөнөөсөн. Би тэр халуурчин мөн байна гэд хэрэгээ үлээсэн байгаа. Багш бол хүүхийг бол хүссээр байсан. Нэгэнт одоо эндээс гарсан ч гэсэн ямар ч нэр төргөө албан тушаалгүй сургуульд буцааж авах боломжгүй. За хотоороо түүнийг алуурчин гэд зарлчихсан байсан гэсэн үг. За ингээд хууль сахиулагчид хотын цагдаагийн газрын дараад ингээд шинэ мэдээлэлтэй ирсэн ч гэсэн цагдаагийн газрын дарга бол мэдээллээр сонсох хүсээгүй. За тэгээд яагаад тэгэхээр тэр үед маньякийг барьжсан тухай тайланг бол хэдийн Москва руу илгээж гисэн байсан. За гэхдээ Симаков Попов бол ингээд алуурчин биш юм байна. Энэ зөвхөн хурдан үхэхийн тулд ингээд хэлж гинэ гэд энэ бомбалцарл байсан. За ингээд дарга нь уурлаад за чи юуны дахиж бомбаалаад хамгаалаад байх юм бол би чамайг хамсаатнаар нь бас давхар шоронд тийшүү гэж түүнийг сүрдүүлсэн. За үүнийг яагаад тэр алуурчин биш гэдгийг мэдсэн бэ гэхээр Попов хүүүүдийн эмийг хэрхэн хөнөөсөн талаар ярихдаа маш буруу ярьсан. За одоо чи тэгвэл ингээд манекен дээр үзүүл гэж цагдаа нар бол хэлэхэд тэр манекен дээр маш буруу үйлдэл хийж исэн. За ямар ч хүн алах хэмжээний үйлдэл бол гаргаж чадаагүй. За тэгээд 2 хүүгийн олцсон цогцны тэр одоо мөртөө бол өөр байсан учраас түүнийг энэ алуурчин биш юм байна. Үнэхээр хурдан эндээс гараад амиа орлохын тулд иймэрхүү үйлдэл хийгээд байгаа юм байна. Өөрийгөө буруутай гэж хүлээн зөвшөөрөд байгаа юм байна гэд Симаков бол мэдээд авсан. Тэгээд түүнийг суллаад тавьж явуулсан. Дараагийн дайралтыг за дахиад Самара хотын ойролцоо болсон. За энэ нь 2 хүү 1942 онд баригдсан бункерийг судлахаар явсан. Би түрүү удаа бас бункер гэдгийг та бүхэнд харуулж ирсэн тийм ээ. За би ингээд зургийг нь оруулаад өгчээ. Харахад ийм нэг давхар байшин шиг хэрнээ доошоо зойртой, хонглуудтай, маш олон өрөөтэй нэг тиймэрхүү юмыг бункер гэж нэрлэдэг гэдэг. За тэнд 2 хүүхэд очоод за нэгнээ алдчихсан. За түүний үхлийг хүү харж амжсан. За тэгээд шууд даруй цухтагаад ээждээ босон бүх үйл явдлыг хэлээд цагдаа нарт мэдгдсэн байгаа. Хэргийн газар тэр даруй цагдаа нараар дүүрэхэд албан хаагч нар ирэхэд бол нэг хүүхдийн цогцыг бол олсон. За тухайн үед тэрийг харахад түүнийг боомлоод за бас л адилхан бэлэг эрхнийг тасалчихсан байсан. Үүний дараа маньяк 10 сар нуугдаж чадсан. За 1975 оны 4-р сард нэг хүүхэд цэцэрлэгт хүрээлэнгээс дахин алга болсон байна. Ингээд хүү нэг найзтайгаа алхаж байтал тэдний нэг залуу ирсэн. За гэрчүүдийн хэлснээр бол тэр 10-50 настай орчим хүүхдийг одоо тоглоом руу уруу татаад тэгээд байранда хамт орохыг бол санал болгож ирсэн. За тэдний нэг нь зөвшөөрөөд нөгөөх нь зугтчихсан. За ингээд сураггүй болсон хүүхдийн цогц бол олдоогүй ч гэсэн удалгүй дахин нэг халдлага гарсан. За хүү цэцэрлэгт хүрээлэнгээр алхаж байтал нэг хачин залуу түүн рүү ойртож ирээд түүнд ямар нэгэн зүйл санал болгоод ой руу хамт явсан байгаа. Ингээд тэнд мөрдөн байцаагчид баг
арай эдэн амьсгалж байгаа нэг хүүхэдтэй таарсан. За ингээд ойролцоох газарт хүмүүс маш их өнгөрчсэн тул гэмт хэрэгтэн бол түүнийг бол ерөөсөн алах цаг байгаагүй. За ингээд үүний дараа тэрээр хууль сахиулах ажилтнуудад маниакийн гадаад төрхийг дүрсэлж өгөхийг бол тэр хүүгээс хүссэн байдаг. За ингээд хүү ч гэсэн ингээд гадаад байдлыг нь дүрсэлж өгөхөд за хоёр хүүхдээс бол мэдүүлэг авсан, хоёр амьд гарч ицсэн хүүхдээс мэдүүлэг аваад за гадаад төрхийг нь ингээд хар зургаар гаргах гад дүрслүүлсэн. За тэр хоёрын яриа хоорондоо зөрж исэн ч гэсэн нэг зүйл бол Батаарны байсан нь маш том чихтэй гэжсэн. Хоёр хүүхэд хоёлоо хэлэхдээ маш том чихтэй гэд. За ингээд бүдэг бадаг ийм хар зургийг гаргасан даруйда бусад хотын болон бусад мужуудын цагдаагийн алба руу яаралтай энэ зургийг тараагаад ийм гэмт хэрэгт холбогдож исэн цагдаагийн газар бүртгэлтэй иймэрхүү хүмүүс байна уу, ойролцоо царайтай хүмүүс байна уу гэж шалгуулсан байгаа. За тэгтэл 18 нас ч хүрээгүй тэр маниакийг бол олж чадсан. Түүний зургийг бүс нутгийн орон нутгийн цагдаагийн хэлцэд бол явуулсан. За тэгэхэд бол нэг өдөр эрүүгийн байцаагч дэх ахлах байцаагч найзынхаа машинтай ингээд явж исэн чинь за нэг хүн гараа өргөөд суусан байгаа юм ингээд ойролцоо газар руу хүргээд өгөөч гэгээд цагдаа нар суулгаад авч яваад хүрэх газарт нь хүргээд өгтөл тэр залуу эмэгтэй хүний ингэрийн тэмдэг өгөөд би мөнгөний оронд энийг өгөөд буучаа гэж хэлсэн байгаа юм. Цагдаа нарт энэ нэг хачирхалтай санагдаад ажиглаад харах юм бол ноорог зурагтай ер нь бол нэлээд төстэй царайтай хүн байсан. Яагаад тэгэхээр түүний одоо онцлог дүр төрх юм бол маш том чихтэй байсан. За ингээд цагдаа нар шууд тэрийг мөрдөн байцаах газар руу авч яваад түүнээс асуулт суусан. Чи хүүхдүүдийг алсан уу? Чи хүүхдүүдийг яагаад алсан юм бэ гэсэн хоёр асуултаар түүнийг шууд бариад авчихсан. Одоо даруухан харагддаг энэ Владимир Усов бол цуврал маниак. Цуврал алуурчин маниак гэж таарсан. За түүнийг барилах үед тэрээр дөнгөж 18 нас хүрсэн байсан. За ингээд ойролцоогоор 14 нас хүртлээр сэтгцийн болон сэтгцийн хөгжлийн хувьд бол тэрээр үе тэнгийнхнаасаа бараг ялгаагүй байсан нь бол тогтогдсон. Гэвч 5 дугаар ангиасаа эхлээд тэрээр сургуультай хичээлээр орхих шахсан бөгөөд ямар ч шалтгаангүйгээр хичээлээ байнгын тасалдаг хүүхэд байсан. Тэгээд байнгын цэцэрлэгт хүрээлэнгээр эсвэл ойд бол өдөржин алхаад тэгээ бусдыг бутны цаанаас нууцаар ажиллах дуртай нэгэн байсан гэдээ одоо өөрийгөө хэлдэг. За ингээд яг тэнд одоо яг юу хийдэм бэ гэд эцэг ихэн тухайд асуудаг байхад өөсөө би бол өөрийнхөө хэн болохыг мэдмээр байдаг. Би хувь зээний хадлаар бодох дуртай. Бас ой мод тэнгэрийг хараад өвс навчнд би ингээд одоо тэр мэдрэх дуртай. Тэгээ зам дээр өнгөрч байгаа хүмүүсийг ажиглаад тэгээ бутны цаанаас тэдний юу хийж байгааг би ингээд харах амар дуртай гэдээ бол хэлсэн байдаг. За ингээд удалгүй өсвөр насныхан найз нөхөддөө дараа нь эцэгтэй тэр нууцлаг дуу хоолойн талаар бол хэлсэн. За юун дуу хоолой болоод болчихоо гэд та нар гайхчих магадгүй. За ингээд нэг хүнд ингээд нэг тийм дотоод дуу хоолой гэд нэг хүмүүс ярьдаг та. За тэгж яхад энэ хүүд бол нэг дотоод дуу хоолой нэг тийм одоо өөрийнхөө бодолдоо хөтлөгдөд гэсэн үг л дээ. За гэхдээ энэ бол ярихдаа би дотроо нэг хоолойг сонсдог. За тэр хоолой юу гэж хэлдэг вэ гэхээр чи бусдад өөрийгөө мундаг, лаг, бусдаас илүү онцгой гэдгээ батлахын тулд би өөрөөсөө доогоорх одоо бие хамгаалж чадахгүй хүмүүсийг дээрлэх. Тэгээд тэднийг алчих юм бол би илүү бусдаас илүү содон болно, онцгой болно гэж би боддог. Тэгээд яг энийг ингээд дотроос нь ингээд хин нэгэн яг хилээд байгаа юм шиг ингээд чи тэрийг алчих. Чи очиод тэрийг ал. Чи алчих юм бол амар мундаг. Чи бусдаас илүү содон болно гэд дотоод бол нь хилдэг байсан гэсэн. Ингээд онцгой гэдгийг баталж харуулсан тул хүн алдаг гэж бол өөрийгөө хүлээн зөвшөөрсөн. За тэгээ дээрээс нь урд нь хоёр хулгай хийжсэн гэдгээ маш шударгаар ярьсан байдаг. 1974 оны 6 дугаар сард тэрээр нэг банкны ойролцоо явж байгаад алхаж байгаад банк руу нэвтэрч орсноо ярьдаг. За тэгээд үүний хэдэн 7 хоногийн дараа дахиад Ildinka гэсэн кафе руу нэвтэрч ороод 3 литрийн 13 лаз чавганы жуус болоод өөр 8 лаз хусны шүүс нээгээд тэгээд зүгээр л ингэж шалан дээр ингэж тасгацсан. Ямар ч хулгай ээж авч гараагүй, идэж уугаагүй. Тэгээд тэндээс авч явсан болохоор зөрөг нэг аяг бялуу, боодлж игнэмэг, тамхи, лаз онгойлгоч байсан. Тэр хэрэгээ хүлээсний дараа Усовыг Москвагийн Сербскийн хүрээлэнд
шүүх сэтгцийн эмчийн үзлэгт оруулаад 1 жилийн турш бол шинжиж судалж үзсэн 1976 онд тэр чигт нь. За ингээд үүний үр дүнд бол түүнийг галзуураад ямар ч хариалалгүй болсон гэж бол бусдад бол зарласан. За тэгээ тэр залуу дараа нь Казан руу илгээгээд сэтгцийн төрөлжсөн эмнэлэг гэх юм уу, сэтгэл мэдрэлээрээ улсдаа мундаг тийм эмнэлэг рүү аваачиж бол хэвтүүлсэн. За түүний тэнд нь 18 жил бол байлгасан. За тэнд байж явах хугацаанд одоо ингээд бие бас удирдах чадваргүй тиймэрхүү өвчтнүүдийг одоо бас хүчинт гэж завдчихсэн. За дараа нь энэ аажмаар засраад за маш дуулууртай болоод тэрээр ажиллаад өдөр тутмынхаа дэглэмийг бариад эмүүдэж гисэн маш их сайн уужсэн цаг бүрт нь. За ингээд 1996 онд эмнэлгийн удирдлагууд бол түүнийг бол нийгэмд бол гарах боломжтой юм байна. Одоо энэ нийгэмд аюултай байхаа болсон юм гэж үзээд Самара дахь тусгай татвар байранд нь шилжүүлж аваачсан. Тэнд ээж нь ч гэсэн ирээд түүнийг харж асардаг байсан. За нэг удаа түүн дээр нэгэн эмэгтэй хоол бариа. Тэгээ бас нэг бэлэг сэлттэй ирдэг. За энэ хүн бол түүний ээж байх болно. За ингээд ээжтэйгээ мэд мдээгүй шууд түүний цүнхийг аваад цухтаагаад за ингээд цухтаажийн хоорондоо нэг юм их одоо юу гэдэг амар өндөр хашаанууд байсан. Тэрийг давах бүр ямар ч боломжгүй гэдгийг ойлгоод шууд тэр сувлэгч харж исэн зүг рүү гүйсэн. За сувлэгч бол хаалга ингээд дараа зогссон байсан ч гэсэн тэр бол сувлэгчийг дэлгэж унаагаад хажуугаар нь шууд зурж гараад зугтчихсан. За ингээд тэр эмэгтэйний цүнхийг бариад гараад гүөхтэй амар азар нэг машин яг хажуугаар нь зурж тараа тэр машинд бол дайгдаа суусан байдаг. За ингээд гэрийнхэн гадаа очоод ээжийнхаа цүнхийг онгоолгоод дэлгүүрээр нь гэртээ ороод маш хурдан хувцаслаад шууд гараа явдаг. Төд удалгүй эрх баригчид худалдааны төвийн ойролцоо 2 хүүхэд алга болсон гэх мэдээллийг бол авдаг. За ингээд оройн тэднийг цэцэрлэг хүрээлэнгээс 9 минут амьд олж чаддаг. За ингээд Владимир Усов маргааш өглөө нь гэртээ ороход түүнийг хууль сахиулах байгууллагын түүнийг гэрт нь хүлээж исэн. Тэд түүнийг хүлж аваад нэгжлэг хийх явцад бол насан туршидтын сэтгүүл түүний биенээс олддог. Машинд байхдаа хийсэн хэрэгтэй би огтонч харамсахгүй байна. Харин тэр 2 хүүгийн би амь насыг авч чадаагүй амар харамсаж байна гэж хэлсэн байдаг. За ингээд Усовыг дахин галзуурсан гэж олон нийтэд дахин зарлаж аюултай сэтгцийн өвчтэй хүмүүс зориулсан Казаны эмнэлэгт нь дахиад илгээсэн. За ингээд тэрээр 2006 онд нас барсан байна. Өнөөдрийн миний бэлтгэсэн хэрэг үгээр дуслаа. Та бүхэн subscribe, like-а дараад үзээрэй. Тэгээд хонхоо дараад үзэх юм бол дараагийн дугаар ороход бол та бүхэн мэдэгдэл очино. Ингээд бүгдээрээ дараагийнхаа дугаар уулзлаа. Түр баяртай.